Би Аранга аймгийн Тариас сумын Мөрөн бригадын хасцын үзүүр төрсөн Дэнди гэдэг хүний хөөхд байна. Дэнди болоход Дэнди аавыг болоход Нуур гэдэг хүн байсан байна. За Нуур гэхээр ингээд цаашаа янз бүрийн удам судар явхад байлгүй дээ. Бодвол би одоо сайн мэдэхгүй байна. Цаашд ингээд яриад байхад ингээд ер нь бол миний төрсөн ах эгч болоход хамгийн эхний том хүүхэд гэх юм уу да. Тэр болоход Пүрүү гэж хүн байсан юм аа. Тэрний дараачаар болоход Цэвгчүү гэж хүн байсан. Тэрний дараачаар болоход Самноржин гэж хүн байсан. Тэрний дараачаар болоход Дарсрун гэж хүн байсан. Тэгээ би төрсөн юм аа. Ийм учиртай. За тэгээд ингээд яваад байхад би ч одоо 51 он төрсөн байдаг. Тэгсэн чинь төрсөн ах トゥ нэрээ мэддэггүй. Би хамгийн анх удаа 67 онд аль өргүүлсэн байхгүй юу. Лам хүний хүүхдийг сургууль суулгахгүйгээд аав минь хүүхдүүдээ хүнд өргүүлжээ. Тэгээ хүнд өргүүлсэн чинь би одоо хүнд өргөдөд яваад Чулуун Батга гэдэг аль өргөдөд явцсан. За тэгээд тэрний дараачаар болоход Самноржин Норсон дүгээд өргөдөд явцсан. За Дарсрун болоход Дугур гэж аль өргөдөд явцсан байдаг юм байна. Тэгээд Цэвгчүү Пүрүү ах хоёрыг яг хэн өргүүлсэн мэддэггүй маа. Бас ер нь өргүүлсэн байна. Тэгээд ер нь бол сургуульд оруулах гал байгаа шүү дээ манай аав. Санаа нь бол. Тэгэл одоо янз бүр одоо хүүхд мөгтөө өргүүлээд ийш бодгоод лам хүний хүүхдийг ерөөсөө сургууль суулгахгүй гэсэн чинь. Тэгээд чаваас нэг тийм үг юм уу да. Одоо өөр чүний үг юм уу мэдэхгүй. Ямар ч байсан ер нь л нэг тийм юм болсон юм билээ. Өргөж явсан аав чагчил Аранга аймгийн Хотон цум руу шилжиж явдаггүй шүү дээ. Яагаад шилжиж явсан гэхээр нөгөө төөрүүлж байгаа гэх юм уу юу гэх одоо мэдэхгүй. Холдгож байгаа гэх юм уу. Тиймэрхүү юм болсон. Тэгээ би Хотон цумд очив. Хотон цумд очиод 67 он хүртэл Хотон цумд байсан. За 67 он хүртэл Хотон цумд байхдаа тэгээд Хотон цум нь тэр хавийн юмыг л мэдэн шүү дээ. Тэр хавийн юмыг л мэдэн шүү дээ. Тэгээд одоо тэр Хотон цумд одоо хүүхэд нусаа одоо Чулуун гэрмэр одоо юу гэдэг Сумгол гэж байсан. Сумголын хаван л одоо Чулуун гэрээгээд жинхэнэ хүүхэд нас бол өнгөрсөн шүү дээ. За тэгээд 67 онд аав ээж хоёр Аранга Тариас суманд ирээд шилжиж ирээд тэгээд одоо анх удаа би өөрийнхөө төрсөн өгч Дарсрун өгчтэй танилцчихсан. Сонирм байгаач. За тэгэхээр одоо би одоо техникумд явцгаад 1-2 дугаар ангид байсан юм л да. Тэгээд Дарсрун өгчтэй танилцсан. Дараачаар нь болоход Цэвгчүү танилцсан ба. Гүй сонирм. Тэгжл дараачаар нь болоход Улаанбаатар хот руу 8 дугаар анги төгсөөд хотод очив. Тэгсэн Цэвгчүү юу зааж өгч байгаа. Нэг гэрийн зааж өгч байгаа. Бойлгын техникум дээр бууншоо ингээд яваад урт цагааны юмнаар 41-р байрны
ёо 6 дугаар оны 41 номерт ингээд очих шүүгээд тэр үчиг бүдүүлэх штэ. Тэгээд цааш гэдэг юм. Тэгээд нэг юм одоо нэг уртцаан гэдгээс одоо тийм юм гээд дүрсэлсэн. Тэгээ яаж игээд нэг салбартад очдөг юм байна. За ингээд очсон. Надтай нэг адилхан хаалгатай дэшүүдч нэмэр ингээ хараад тахна. Гэнэг сонь. Тэгсэн ерөөсөө хүн чинь өөрийнхөө ураг садныг юм сонин харж юм байл. Тэгээд хан орж өгчтэй танилцдаг байна штэ. Одоо тэгэл хоёулаа сууд боллоо. За тэгээд Төмөр замын техникумд механик ангид орваа биш. Тамиг шүргэж өгч байгаа. Тэгээд энэ тэгээд бараг суудлаа одоо бараг анги танким бүх юм зааж гисэн. Тэгээд намар 8 дугаараас сөөлчээр одоо оюутнууд одоо нөө юунд явж байсан да ургасын далаа гэдэг нэг юм явдаг байсан шүү дээ. Тэгсэн ингээд тэр оюутан хүмүүстэй ингээд бөөгнөө ингээд сууж байсан. Нэг л сонин хүн харагдаад байх юм. Гэхдээ юу юм бол та гэд ингээд хараад байсан. Нэг л сонин хүн байгаад байх юм. Тэгсэн тэр над руу яваад асгаад ирэх юм. Тэгсэн энэ хавд гурваатар гэдэг хүү байна уу гэд тэгж байна. Тэгсэн би байна гэсэн. Оо миний дүү байна гэж нэг пүрвэ ах маань одоо тэг танилцсан шүү дээ. Тэгээд одоо 5 хүүхдүүд нийлж байгаа ухаантай мó ямар ч юм одоо пүрвэ ахтайгаа танилцаад пүрвэ ахтанд Ленинград тэр инженерийн сургууль сурсан юм аа. Тэгээд тэнд сурдаг байсан. Тэгэл илж амралтаар ирэл танилцгаа ухаантай юм л да. Тэгээд пүрвэ ахтайгаа танилцж явлаа. Ингээл нэг 5 хүүхэд бие биенээ мэдж явж янз бүр ачаад нэг төөрөгдүүлээд нөгөө хүүхдүүд чи ийш тийш нь тараагаад тэгээд одоо яах вэ тэр үеийн л хэлбэмдүүл талаа гэх юм уу да. Тийм л юм. Тэгээ биднүүд тарж гад бөөгөнж байгаа царайн тэр нэг имэлхүүд маягийн төвхтэй улсуудаа цаашдаа ингэж ярих юм бол яг сүүлдээ ах トゥ бие биенээ мэдээд тэгээд би Сүхбаатар аймгийн Төмөр замын техникумд Сүхбаатар аймгийн Онгон суманд хэдийн цэрэгт Төв аймгийн усны ажил удирдах газар механикаар томилогдсон. Тэгээд цэрэгт яваад Сүхбаатарын Онгон суманд одоо механикаар очдөг байна шүү дээ. Тэгээд тэр чинь л одоо энэ тэр боловсон хүчтэй баг байсан юм яасаж Сэргийн ангид би ч одоо тэд гайгүй сургууль төгссөн байдаг. Тэгээд тэнд ч одоо доор нь офицер болгож аваад. Тэгээд манай хөгшөнд Сумья гээд манай хөгшөнтэйгээ танилцаад тэгээд ажимдуулаа төгнүүлээд тэгээд би ч бас гайгүй цалинтай төгсч тэр үедээ бол 644-ийн цалин гэдэг том цалин байхгүй юу. Тэгээ сүүлдээ одоо хилийн нэмэгдэл өнтөргээд 980 байлуу да. Тэгээ бараг л одоо 1000 төгсөн цалинтай. Тэр чинь том цалин шүү дээ. Тэгээд нөгөө хөгшөндөө ярьлаа. Гэхдээ ерөөсөө хоёулаа имийг цалинтай байгаж манай аваа буудлаа хэрэгтэгч баашаа давгүй цалинтай. Хоёулаа им цалинтай байгаа юм чинь ерөөсөө Өвөр хангаан аймгийн Уянгаас 90 гэр авъя. Гэт хэлийн зэрэгч нэг удаа гэрээ очих тийм эрх байсан байхгүй юу. Тэгээд вишэн одоо нэг атертос нэг юу аваад машин аваад Өвөр хангаа руу явж өглөө дөө. За тэгээд тэндээс Уянгийн 90 гэр очиж аваад. Өнөө Арангаа аймагт очиж
ах эгч хоёроос өнөө нэг эсгийн бүрээс бүх юм урд нь утсаар ярьсан байсан. Тэр бүх юм аваад Скотланд уянгийн гэрвэрч хөл дээр залгаж байлаа шүү. Тэрнээс хойш бүт хоёрын амьдрал бол янз бүрийн зэгсрэл одоо ийм сайхан амьдралтай сууж байна да. Ийм л амьдралын төвтэй хүн дээ. Ер нь бол нэг хотлооны дом өгөөд. Бухтээсаа гэж мэдэн дээ өөрөө. Гişний гол гэж мэдэн дээ. Гişний голын уулзах сун гол хоёр уулзвар дээр Бухтээсаа гэж байдгийг. За тэр хесаад одоо манай хэн ахын Төмөр хууийг ахын ярьсан яриа шүүнүүд би бол сонсч байсан. За Төмөр хууийг ах гэхээр зэрэг дарс сурагчийн нөхөр Төмөр хууийг гэж хүн байсан. Дарс сурагч өөрөө байхгүй л дээ. Тэр хүний ярьсан яриа шүү. Яагаад нэг түүх ярих болсон тухайн үед л түүх ярьсан. Тэгсэн манай дэндүү гişний голд одоо лам хүн штэ. Тэгээд нөгөө 30 орны эсэргүү удаад хүчээр хөөгдөд тэг гişний голд ирдэг юм байна л да. Тэ одоо алиаш мэдхгүй. Тэгсэн маань хүн оргожээ. Оргоод гişний голд агаад явж ил Бухтээсаа руу ороод өгдөг юм л да. Юу нутгийн хүн мэдлгүй яг. Дан нэг тийм хацлуун доо явд. Тэгээ Бухтээсанд ороод өгдөг юм байна. Тэгсэн Бухтээсаны тэр агуу хэдэлцүүд нэг хангил төлөө гүгэд орсон нууцсан тавьж галт гүгээс орсоч нэг жирэн саавга сууж идэх юм байж. Тэгээд нөгөө тэгшин юу төрхнэ. За ингээд нөгөө төрх бодоод ингээд сууд болдго юм байл. Тэгшин манай мааран хүн шүү дээ ер нь бол. Тэгээд нөгөө хүнийг их хэрэгснаатай амхандаа үсчилдэ. Тэгтэл нөгөө дэндүү өвөөгөөч одоо манай аавыг араас нь оргосон гэд хүн дахиж ирнүдтэй. За ингээд дахиад ирсэн чинь нөгөө авгаач нь төржээ. Төрөнгүүт нь төрөгч юу байх вэ? Ер нь л эвгүй болж тэгвэл амын дарцсан байхгүй. Амын дарцсан чинь нөгөө хөөгчийн гар нүдтэй. Гараад нөгөө чарлаад уннадтэй. За чарлаад унсан чинь нөгөө араас хөөж явсан улсуудчил энэ ёстой шүтгэс улам олж бод гэд нүүдүүч эргээд уцаад явнуудтэй. Юу яасан нэг хүү тэр хүн амттай хайдхнууд. Тэр үчи бусан шашиг их байшилдэ. Тэгээд буцаад явцсан. Тэгээд харин нөгөө аваагаа төрүүлж аваад тэг бөөрөлчүүд дэрэгдэн байгаа ч. Тэг дээд бөөрөлчүүд гэж ярьдаг да. Тэгээд тэрлөө яасан одоо нутгийн улсууд энэ таарсан байгаа. Тэгээд амиорж исэн гэж ярьдаг. За нэг юм тохиолдол байдаг. За тэгээд одоо өөрөө оргож явж сум голын хасрыг дагаад тэг гүүсээр байгаад хан мэдхгүй байна. Юу юм? Эсвэл нөгөө явахтаа эднэрт хийж өгнө гэдэг. За ишүүн жил тий. Ишүүн нэр аав байна жил. Нэг.
Миний л одоо өргүүлсэн юм байна л да. Яг эшөл гэдэг л одоо тохход бол. За эхлэв. За тэгээд дэндүү гэдэг хүн оргоолгоосоо сум голын хавсыг дагаал гүгэж явна шүү дээ. Тэгээд юу экширгонд дэржээ. Экширгонд нарийн нүур гэж газар чи өөрөө мэдхгүй газар. Нарийн нүур гэж газар байгаа. Одоо энэ айгүй гоё жимс сургадаг. Янзын гоё газар байгаа тэр. Харсын үзүүрийн баруун талд янзын гоё газар байгаа да. За тэнд гүгд очсон эшөнжил гэж айл байшээ. Нол түнд бахын одоо аав. За тэгээд эшөнжил гэдэг нь яваад очсон чинь очиж нөө сүрэн хөөчил. Ингээд очиод байсан чинь сүрэн хөө яг дэндүү би утлаа хийж шүү дэндүү. Тэгээд тэнд манай ээж сүрэн хөөтэй танилцаад тэгээд одоо ноо цаана болсон байлгүй одоо тэрийг би яаж мэдгүй. Тэгээд норлон дөгөөд хамгийн бага нь. Тэгээд хоорондоо танилцсан шиг байна л шүү дээ. Дэндүү гэдэг хүн сүрэн хөө гэдэг хүнтэй. Тэгээд сүрэн хөө гэдэг хүний дүү нь норлон дөгөөд Улаанбаатарт байж гаднаас орсон да. Тэгээд яг одоо ураг төрлөөд. За тэгээд эшөнжил гэдэг хүн чинь болохоор зэрэг тариатын хүрээнд сууж байсан. Одоо нэг 80 талын хүн юм уу да. Одоо тайш удам гэдэг юм уу да. Тайш гэдэг шиг дээр үедээ болохоор зэрэг Чингисийн талын удам байсан юм болоо да. Тэгээд таагаад байгаа. Тэгээд тэр ээж болохоор зэрэг тайч удмын талын хүн юм уу хаашаа. Юу учир болдгоо маа. Юу нэг тиймэрхүү маягийн юм шиг байл. Би одоо сайн мэдэхгүй. Тэгэхээр зэрэг ямар ч байсан манай ээж аав хоёр ингээ бодоход бол нэг лотос хүнчээс байсан. Ер нь бол манай бол Марам хүн. Марам гэдэг чи одоо дээхэн үедэл нэмч юм уу да юм чинь. Тэгээд нэг хүн амтныг хангаан уланглаар амчилдаг. Тийм л хүн л дээ. Юу н Марам хүн. Тэгээд тухайн үедээ бол хондоо бас янз бүрээр нэр гарч ил байсан байлгүй одоо тэрийг бол юу нэг тийм яриа байдгийг. Тэгээд яг аав бол одоо нэг Марам хүн байсан байна. Тэгээ хөвгтүүдээ өргүүлсэн юм байна. Ийм байна. За тэгэхээр манай одоо тонцлоод түрүүнд ярьсан шүү дээ. Манай их бол одоо хөвгтүүд бүгдээрээ яг янз бүр техник коммент төгсөөд суулдээ одоо тэгээд аранга тариатаа очиачлаад цэгж өгчүүл аранга тариат нэма намхан эмбугаж намын өрийн дарга байлаа шүү дээ мэдхүүгүй. Намхан эмбугаж намын өрийн дарга жолооч хийжсэн. Тэрний дараа ихч одоо юу болохоор дарсрын гэдэг түрүүнд дурдчихсан шүү дээ. Дарсрын ихч бол аранга тариасан соёлын төвийн зохион байгуулагч гэдэг юм уу юу гэдэг. Одоо урлаг соёлыг хариуцчихсан хүн. Тэрний дараа ихчүүд тэргүй самнууж ихчүүл дарсрын ихчлээ. Тэр Улаанбаатарт мэрэгжлийн засван ашиг гэж байсан юм. Одоо урангаас хорцсон юмыг эмчилдэг хүн байхгүй.